Энэ ахмад настанд очих хөстөө мөнгө очихгүй байна. Асаргааны мөнгө, янз янзын мөнгнүүд нь очихгүй байна гэдэг ч бас ер нь ганц асаргаач биш. Ер нь яг танай яамтай холбоотой энэ хүүхэд хамгааллын хуулийг яригдчих үед хүүхдийн мөнгийг авч ичээд хүүхдэд анхаарал тавьдгүй, хүүхдэд хаяа явуулдаг эцэгчүүд бас их байд юм билээ шүү. Сая сэтгцэн эрүүл мэндийн төв дээр очиход тэр хүмүүсийн мөнгийг бас группийн мөнгө, эсэн бусын мөнгийг бүгдийг авчаад жилдээ нэг ч эргэж очтгүй энэ эрүүл мэндийн сэтгцэн эрүүл мэндийнхэн араас нь гуйгаад ахад ирдгүү ийм тохиолдлууд бас байд юм бил. Тэгэхээр ер нь яг төрөөс олгож байгаа энэ мөнгө зорилттой бүлэгтэй хүндээ эзэндээ очиж байгаа хэсгээр бид бас нэлээд сайн анхаарах хэрэгтэй юм болов уу? Энэ дээр ер нь цаашдаа яах юм бэ гэсэн нэг асуулт. Хоёрдугаарт энэ нэг цалингийн сантай холбоотой энэ асуудал дээр одоо бид хүнд тайлбар тавихад ичмээр штэ. Нэг хуулийн дээр ав гэчээд нөгөө нэг төрийн байгууллага нь очиод акт тавиад ийн гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Ялангуяа орон нутгийн энэ орон нутгийн төсвөө санхүүждэг байгууллагууд бол энийгээ тэгээ нэг сайн муу хийдэг юм штэ. Ялангуяа энэ дээрээсээ томилгоотой энэ босоо удирдлагатай энэ агентлагууд чинь огт тавьдгүй. Хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газар тавиагүй л явж байгаа ч. Бид ахмадынхаа энэ мөнгийг шийдээгүй байтал энэ хүүхэд хамгааллын хуулийн дээр цалингийн 1% холбоотой зардлыг хүүхэд хамгаалал дээр тавина гэдээ бас тусгацсан байна. Тэгэхээр ер нь үндэсний аудитын газартай энийгээ ер нь нэг зэгцэлчиж болтгүй юм ч доо.